Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Саада толгой цэцгийг давтах үндэсний хичээл маань эхэлж байна. Ингээд хичээлийн зорилгоо харъя. Саада толгой цэцгийг ялган таньж унших, бичих аргад сурах нь байна. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ саада толгой цэцэг голлсон холбоо үг бичвэрүүдийг уншиж ичих нь байна. Тэгэхээр хүүхдүүд та бүхэн үеийн схем хийх, харандаа, бал, шугам, за дэвтрээ мөн гаргаад бэлдэж хичээлдээ идэвхтэй оролцоорой. Алхам 1. Эс үсгийг үгийн эхийн дунд адагт ордог 7 гишгээр амжуулан бичнэ гэсэн байна. За бичвэрийг бүгдээрээ харъя. Бичмэл дармал гэсэн 2 янзаар өгсөн байна. Эхийн дунд адагт гэдэг бол анзаарж харж байгаа бах. Үгийн эхэнд эс зурлага маань арай өөр хэлбэртэй. Дунд адагт бол шулуун нуруунаас эхэлсэн байгааг хараарай. Ингээд А2-оор шүдээр, сүүлээр орхицоор. И үсэг маань шилбээр, нумаар. О үсэг гидсээр, Ö үсэг гидстэй нумаар. Харин үгийн дунд болон адагт О, Ө, Ө үсэг маань гидстэй ном зурлагаас бүтэн гэдгийг санаад амжуулан бичээрэй. Ингээд багш нь бол зөв хэлбэрийг үзүүлнэ. Тэгэхээр тэрнээс өмнө өөрийнхөө бичвэрийг бас шалгаад нүдэн тогтоорой. Холбон бичсэн хувилбарыг хараарай хүүхдүүд ээ. Үгийн эхэнд орсон саасыг ши зурлагаас, суу зурлагаас, сүү зурлагаас ялгаж салгаж харъя. За А гişиг маань шүдээр, И гişиг маань шилбээр, О зурлага маань гидсээ нэмээд, Ө зурлага маань гидстэй шидэв зурлагаа нэмсэн байна. Ингээд үгийн эхэнд 7 гişиг маань 4 болж хураагдсан бол дунд холборт 3 болж хураагдгийг хараарай. Саасе, ши, сүү ижилхэн. Тэгэхээр Ö гişиг маань үгийн дунд болон адагт шилбээ автгүйг бид бол мэдж байгаа учраас хувилбарууд ингэж гарч ирэх нь зөв байна. За үгийн адагт бол саасе зурлага зөвхөн сүүл ааэтэй гарах боломжтой. За ши зурлага нумаар, соогоос сүү зурлага маань гидстэй нумаар илэрхийлсэн байна. Алхам 2. Д үсгийг үгийн эхэнд дунд адагт ордог 7 гишгээр нь амжуулан бичих даалгавар ирсэн байна. За үгийн дунд адагт Д үсэг маань 2 хэлбэрээр орж байгааг хараарай та нар. За тэгэхээр бүгдээрээ бичмэл хэлбэрийг харъя. Бичмэл хэлбэрийн гидс шүд, адагт хэлбэрийн гидс сүүл бол араасаа гişиг авдаг дэвсгэрэлдэг Д үсэг. Жишээлбэл болд, сувд гэх мэт үгийг бичихэд орж байгаа. Хамгийн адагт ордог Д үсгийг ийм зураг гарч байна. Үүний ард байгаа зурлага бол араасаа гişиг долоог авах боломжит хувилбар байна гэдгийг хараарай. Холбон бичвэл ийм байна. Дадэ, ди, додо, дөөдөө. Ерөөсөө эс үсэг Д үсгийн хэлбэрийг л өөрчлөхөд гişиг долоо бүгд амилж таарж байгааг анзаараарай. За одоо бүгдээрээ үдсэн үеэ хүснэгцэлж бичиж авсан учраас түүнийг холбон бичих ёстой. Дараагийн 4-р алхам маань. За холбон бичгээ бүгдээрээ харъя. Эс үсэг үгийн эхэнд харагдаж байна. Саасе, ши, соосо, сүүсүү. Бичвэл хэлбэрээр бичиж яваарай. Одоо бүгдээрээ харин даатгалгаа төсгөө холбъё. За Д үсэг үгийн дунд болон адагт 2 янзаар дэвсгэрлэж байгаа учраас 2 янзаар хэлбэрж гарч ирж байгааг харъя. Дадэ, ди, додо, дөөдөө. За мөн энэ Д үсэг маань бидний мэдээг хоошид үзэх Т үсэгтэй ижил учраас хэрвээ Д үсгээр уншаад утга гарахгүй бол Т үсгээр уншина гэдгээ санаарай. Саада толгой цэцгээ холбон бичсэн учраас түүнийгээ баттгаж холбоо үгийг уншиж бичцгээе. За дараах холбоо үгийг бол багштайгаа хамтарч уншичаад дараа нь түүнийгээ хичээнгүй үчгээр бичиж хэрэгэл хөрвүүлнэ гэдгээ санаарай. Нара, сара. За энийг юу гэж унших вэ? Нар, сар. Дараагүйг харъя. Далайн усуу. Далайн ус. Ном, сонин. Ном, сонин. Сансар уун, солир. Сансрын солир. Апу, болууд. Аав, болд. Мяну, дэбэл. Миний, дээл. За ингээ багштайгаа хамтарч уншсан уншлагаа дэвтэр дээрээ бичээд нүдлэн тогтоож тус бүр энэ нэг холбоогийн 3 удаа уншаарай.
За 3 удаа унших явцдаа энэ үсэг бол тусалтай, эс үсэг өнөөдрийн үтсэн зурлага, Д үсэг, Б үсэг, Р үсэг гэдэг энэ үсгийнхээ зурлагуудыг бас нүдэн тогтоох дасгал болж байна гэдгийг санаарай. Ингээд дараагийн дасгал маань болохоор дараах холбоо үсгийг монголчигт буулгах дасгал байна. За энэ тул галиг өгсөн байна хүүхдүүдээ. Тэгэхээр сав, суулга, алсын бараа, сансрын солир, самбарын шохой, үсний сам, өвсний сор, арга савар, арслан барс, сургууль соёл, сургаал үг, өдөр шөнө гэсэн үг байна. За тэгэхээр өнөөдрийн үтсэн үсэг болон бусдын үсгийнхээ мэдлэг чадварыг шалгаад бол танд үүнийг бичих хэрэгтэй. Багш нь бол зөв хэлбэрийг үзүүлнэ. Тэгэхээр түүнээс өмнө урьдчилж өөрийгөө сорж ажиллаж байгаа дараа нь алдаагаа засаж аваарай. Сабаа, сагуулга, сав суулга. Алуус уун, бара, алсын бараа. Сансар уун, солир, сансрын солир. Самбарааин шохой, самбарын шохой. За эс үсгэн дээр ард нь давхар тусал хийгээд өгөөрэй. Иш үсэг гарч ирж байгааг хараарай. Үсүн үү, сам, үсний сам. Эбэсүн үү, соор, сор, үсний сор. Аруг, сабар, арга савар. Арслан, барс. Хөлбөрийг хараарай. Арслан, барс. Шууд ичигдсэн байна. Сургагуули, соёл, сургууль, соёл. Энэ дэр яагаад эр үгийн гээ ичж чинь гэхээр үгэнд у гэсэн эр гişиг орж байгаа учраас тусалтай буюу эр гээ гिचнэ гэдгийг санаарай. Сургал үгэ, сургаал үг. Эдүр, сөөний, шүн. За гэрээ төвчөрт шөө гэж сонсогдож байгаа боловч монголч бичгтээ сөө үеэр бичиж байгааг харна уу. Ингээд өөрсдийн бичсэн бичвэртэйгээ тулгаад алдааг нь шалгаж засаарай хүүхдүүдээ. Одоо харин бүгдээрээ за өнөөдрийн хичээлээ баттгаж юу тогтоосноо шалгая. Тэгэхээр бол багш нь үеийн хэлбэрүүдийг өгнө. Та нар үнийг дэвтэртээ чийжээр бичиж өөрийгөө сориорой. За ингээд бичээ. Үгийн эхний ши зурлагыг бичээрэй. Үгийн эхний ши. За үүний дараа үгийн дунд ордог доо. Дахин хэлье. Үгийн дунд ордог доо, суу, сөө, дүү зурлагыг бичээрэй. Дараа нь үгийн адагт ордог эс, д хөлбөрийг бичнэ. Д үсэг хоёр янзаар илэрнэ гэдгээ санаарай. За бичсэн бол үгийн эхний да зурлагыг с зурлагтай хамт бичнэ. Да, с. Үгийн адагт ордог са, д хөлбөрийг бичнэ. Хамгийн сүүлд нь үгийн адагт ордог д зурлагыг бичээрэй. Ингээ бичсэн зурлагаа бол өнөөдрийн хичээлээр тэмдэглэж авсан үеийн схемтэйгээ харьцуулж өөртөө үнэлгээ тавьж ажиллана хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээл маань дуусч байна. Ингээ гэрийн дуурт юу гэснийг харъя. Багш нь танарт холбоо үгсийн дасгал өглөө. Холбоо үгсийг хуулж ичнэ, мөн орчин цагийн хэллээр хөрвүүлэн бичнэ. Энэ кирилл хөрвүүлнэ гэсэн үг. За жишээлбэл багш нь эхний 3 холбоо үгийг уншиж туслая. Дамын үг, дэм дэмэндээ, дэглэм мөрдөх. За энэ мэтлэн үүнийгээ хуулж ичээд кирилл хөрвүүлнэ. Хуулж бичгээд бол амархан байна. Яагаад тэгэхээр бичмэл тэгэр бичсэн учраас яг энэ байгаагаар нь шууд бичнэ гэсэн үг. Ингээ хуулж ичээд кирилл хөрвүүлээрэй хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон та нартай баярлалаа. Гэрийн даалгавраа 5 дугаар сарын 2-ны дотор хийгээд bogi372@gmail.com хаягаар явуулахаа мартаоцай. Баяртай хүүхдүүдээ.